Монголын гишүүн Ган буйг шагнууллаа. Өчигдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн Монгол-Япон хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хилцээр биелээ олоход тэрээр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Хоёр орны харилцааг стратегийн төвшөнд хүрэхэд хонь нэмрээ бодитоо оруулсан учраас энэхүү дээд шагналыг түүнд олгож байгааг арчилсан намын дарга инх болд хэлсэн юм. Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хилцээр нь манайх шиг жижиг зах зээлтэй импортоос хамааралтай орны хувьд том дэвшил авчирч байна. Бид дэлхийн 3 дахь эдийн засаг болсон Япон улсын зах зээл рүү 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ гайлын татварыг тэглэж, заримыг нь үе шаттай бууруулж экспортлох юм а. Шаардлага өндөртэй тус улсын зах зээлд нэвтрэх энэ томоохон ажлыг нэг л өдөр шийдчихсэнгөө 10 гаруй жилийн судалгаа, хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр ийхүү биелэлээ олж байна. Японы улсөрчтэй хамтарч анхлан санаачилсан юм байгаа. Тэгээд тэрнээс хойш бол хоёр орны парламент, улсын их хурл, төрийн тэргүүнүүд, засгийн газар, за судлаачид, бизнесийн салбарын гэж хамтарч ажиллаж ээж байгуулагдлаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд энэ хилцээр бол Монгол улсын тухайд булган сүлтэй байгаасай гэж ингэж бодож байна. Зөвхөн барааны тухай биш. За сая Гардхан Баяр сайхан сайдын Японы хөдөлмөрийн Монголын сайдтай хийсэн гэрийн дагуу ажиллах хүчин бас чөлөөлөгдөх тал руу орж байгаа. Гэхдээ бидэнд бас хийх ахаад эдэд хэлцээр байгаа. Тэтгэврийн шимтгэлийг Японд ч Монголд ч адилхан тооцохоор Солонгостой улсантайгаа адилхан хэлцээр бас байгуулагдах хэрэгтэй. Тэгэхээр энэ болгон Монголын эдийн засагт ямар эерэг юм авчрах гэхээр уул уурхаагаас хараад эдийн засгийг бид уул уурхаагаас хараад биш болгож байгаа. Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одон Гарамгаа гавья байгуулж улс их орныхоо хөгжилд бодиттой хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд гардуулдаг уламжлалтай энэ дээд шагналыг жилд нэг л хүнд олгодог юм а.